өнөөдөр юу үзнэ? Don Winslow-г зохиолч Crime 101 гэдэг нэртэй зохиолоос сэдвсэн киног үзнэ. Энэ оны миний бас хүлээжсэн кинонуудын нэг. Энд буцаж ирснээс хойш эхний кино үзэж байгаа. Яг өнөөдөр нээлттэй хийж байгаа кино байгаасаа. Тэгээд үзрээд дуусчаад гадар ус явах газруудтай тэгээд орой чадвал ревю хийгээд маргааш та харна гэж найдаж байгаа. Кино үзэн гэсэн чи exciting. За Major Cineplex гэдэг кинотеатр дээр ирсэн яг манай энд ойрхон байдаг театр байгаа. За одоо жаач байна чи. Crime 101-ыг одоо үзэх гэж байна. Яг одоо Chris Hemsworth, Mark Ruffalo, Barry Keoghan болон Halle Berry нар тогсон Don Winslow гэж зохиолч юунаас зохиолоос сэдвсэн юм юу байж байна. Хөтөл байж байна. За ингээд юм кинотеатр мол байгаа. За 3 давхртны нөгөө нэг шагналтай эдгээр чи юу гэдэг юм бэ? Нэг юм хождог тоглоомнууд. Ийм том тоглоом газар байд юм байна. 3 сард амар олон кинонууд нээлттэй хийж байгаа. Тэрийг алгасч байгаа юм байна. The Bride-ыг бол би бүр үнэн дэс ядууд үзсэн. Манайд Монголд гарна гэж бол бодохгүй байна. Гаруул гоё л байна. За Laserplex театр л орж ирсэн. За нэг юм театр байна. Crime 101 яг өнөөдөр нээлттэй хийж байгаа. Энд постэр байна. За энэ хатны хааны ээж насарсан болохоор дуусах хүндэтгэлийн хэмжээнд байгаа. За миний бас нэг тэгшээ яддаг үлээж байгаа киноны юм гоё тайз бэлтгэсэн байна. Энд ч зураг авнаа. Манай тэгтээ Project Elmer гарах баха. Би бол амар хүлээж байгаа. За энд release date одоо сонирхолтой. Marley Supreme гарах юм байна. Манайд Marley Supreme гараад эхэлсэн тий. Гараа бараг бууж байгаа. Pixar-ын шинэ Hoppers гарах юм байна. Манайд бас гарч бах. За Bride бол харин гарах үгүй мэдгүй. Bride бараг гарахгүй хаа. Scream шинэ гарч байгаа юм байна. Тэгтээ манайд гарч бах. За энэ Major гэдэг кинотеатр ерөнхий дизайн бол айгуу төстэй өмнөх жилийн нөгөө салбартай. Энэ бол тэрийг бодоод хамаагүй жижигхэн гэхдээ ер нь бол төстэй. Тэр Wonder Woman-ы постэр амар гоё харагдаж байна. Та хэд тод харагдахгүй л байгаа. Гэтэ амар гоё харагдаж байна. Wuthering Heights ингээд яг танхимууд дээр яг ийм юутай байдаг. Киноныхаа тайлтай байдаг. За уцаа гаргаж ирж аль танхимд үзэж байгаагаа олохгүй. Let's see. Театр 6 гэж юм. За 3 4 5 тийшээгээ 6 хаашаа. За 3 4 5 тийшээ юм байна. 6-ыг нь хаашаа. Энд ер нь удаан байдаг бол ийм M-Pass гэдэг юу гэдэг юм бэ лээ. Subscription гэдэг юм бэ лээ. Тэр картыг нь бараг авчмаар юм бэлээ дээ. Ер нь бол энэ Major-ийн app юунуудыг хэрэглэх юм бол бонус үйлчлэгчдийн хэрэглэх юм бол бүр айгүй гоё юутай байдаг. Давуу талуудтай байдаг. Энэ ганцаараа Wonder Woman-ы постэр ш. Бусан дандаа шинэ кинонуудын постэр. Гэтэ гоё харагдаж байна. Амар гоё постэр. За дээшигээ юм байна. Дахиад. За энэ театрт болохоор бүх танхим лазер дэлгэцтэй. Projectionтэй. Гэхдээ юу бол байхгүй. IMAX бол байхгүй. За хүлээлгийн хэсгүүд нь гоё. Хүүхдийн театр гэж болоод танхим гэж бол одоохондоо харагдахгүй байна. Өмнөх миний кино үзчихсэн хүүхдийн танхим гэдэг байсан дотор хөрхөн тоглоом удаа босоо юмсартай. Энд л тийм харагдахгүй байна. За Crime 101. Зурдгаар танхим энэ байгаа. Театрцгой. За тикет нь ингээ ирчдэг байгаа. Шууд app дээр худалдаад авангууд шууд ингээд уцруу скриншот хийгээд ингээ файл савилчдаг айгуу гоё. За харъя. Хоёлаа G78 талаар яг. За ингээд игнээ нь хамаарлаггүйгээр нэгээс 10 дээр суулж байгаа энэ талаар нь ороод 10-аас 10 тийш орж байна. G78 байна. За ийм дахин байна. Fantasy BCD болж байна. За энэ сонгосон. За шисаа. За энэ тэгээд
За тэгээд киногоо эхлэлцээ. Киноноор юу бол тустай орно. За Crime 101 үзэр утгагүй эхэлнэ. За энд ингээд танхимдаа ирсэн байж байна. Үзрээд басаад бодолд очиж байгаа дараа. Ревю хийн. Let's go. За юуны хувьд болохоор Crime 101-ийн хувьд бол надад нэлээд таалагдсан. Гэхдээ нэг тийм нөгөө ер нь түгээмэл байдаг төрлийн трейлер бол байсангүй. Акшн би бас тодорхой хэмжээнд байх болов. Ялангуяа дэлгэцийн адапташнс одоо сэдвүүч хийж байгаа болохоор байх болоо гэж бодсон. Нэх байсан. Ер нь баг акшн байсангүй. Ерөөсөө диалог тэгээ плот зохиол те. Ийм байсан. Тэгээ жүжигчдийн бүрэлдэхүүн хэр ашиглах бол гэдэг бас айгуу чухалаас одоо энэ чинь ингээ Chris Hemsworth, Halle Berry, Mark Ruffalo, Barry Keoghan за тэнгуүтэ бүр туслах одоо бүр жижиг туслах дөрүүдээр Nick Nolte, Jennifer Jason Leigh гэдэг амар жүжигчдийн бүрэлдэхүүн байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэр ашиглах бол гэдэг бас гайхажсэн бодож ирсэн байсан. Тэгээд ер нь жүжигчдийн бүрэлдэхүүн амар гоо ашигласан. Jennifer Jason Leigh тэр амар жүжигчнийг нэг бараг нэг сцен дээр гаргуу яв. Тэр жоохон бонус шиг санагдсан гэхдээ гоё. Тэгээд яг өрнөл киноны хувьд бол нэлээд 50 удаан өрнөлттэй тэгээд дүрээ илүү хөгжүүлсэн трейлер байсан. Тэгээд гол point одоо нөгөө нэг хизэн юу нэрхийн тэгээд тиймэрхүү юмнууд нь дүр дээр нь суурилсан дөрүүдээ илүү хөгжүүлсэн. Үндсэн голд 3 дүртэйг хэлчихэд бол болно. Трейлер мэлэр юмнаас нь харахад постэр ч юм харахад Chris Hemsworth гол дүр юм шиг байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ Chris Hemsworth ганцаараа биш. Ерөөсөө яг Mark Ruffalo, Halle Berry-ийн 3 Chris Hemsworth гуруула яг тэнцүү 3 гол дүр байсан. Тэгээ нэг үндсэн туслах дүр байсан нь бол юм байсан. Barry Keoghan гэсэн гэж хэлж болно. Үндсэн туслах дүр гэх юм да тийм. Тэгээд тэр дөрүүдээ баг ихний нэг цагын шахуу ер нь дөрүүдээ хөгжүүлсэн. Яг энэ хүмүүс яг хин юу туулж байгаа, ямар проблемтэй, юу хүсэж байгаа, ямар асуудалтай гэдэг ч юм уу. Тэр нь ер нь бол надад бас айгу таалагдсан. Тэгээ ялангуяа Chris Hemsworth-ийн дүр хин Halle Berry хоёрын дүр таалагдсан. Яагаад тэгэхээр Chris Hemsworth-ийн дүр болохоор одоо бидний мэддэг гэж хэлж болохоор нэг юм action ч юм уу эсвэл crime thriller-ийн нэг юм одоо жоохон зөв хүн юм шиг мөртлөө illegal юм хийдэг нэг тийм төрлийн дүрүүд байдаг шүү дээ. Бид нар амар юм дэмжих ёстой тий. Гэхдээ юм illegal юм хийдэг whatever тий. Одоо нэг транспортер мортер гэдэг ч юм уу мэдгүй нэг тиймэрхүү зүйл саанд орж байгаа. Тиймэрхүү дүр шиг юм шиг боловч яг зөндөө бол жоохон өөр байсан. Тэр нь айгу таалагдсан. Одоо юм айгу юм сандруу дуу awkward те ингээ хэрэг одоо яг ажиллаа хийж байхдаа яг мэрэгжлийн юм одоо тэрэндээ бол амар мундаг мөртлөө зөрүүлээд хүн нь өөрөө ингээд юм awkward дуу гэснээр жоохон сандруу те ингээд юм normal хүний харилцаа байхгүй учраас тэр тал дээр маш муу сул гэх юм да. Тэр нь надад айгу таалагдсан. Яг тэгэхээр бусад кинон дээр бид нар ингээд тийм хөтөрлийн гинтэрэгтэн ч юм уу ийм хүн нөхрийг үзэхээр амар perfect хүмүүс байдаг те. Тэнгүүт энэ дээр бол тийм биш байгаа байхгүй. Ажил юмдаа амар perfect юм шиг боловч хувь хүн нь бол тийм бол байгаагүй. Тэр нь бас айгу таалагдлаа. Тэгээд хинээ Halle Berry-ийн дүр бас айгу таалагдсан. Тэгээд одоо энэ кинонд нэг тийм амар сүртэй social political commentary гэдэг юм бол байхгүй. Гэхдээ ингээд юм жижиг критикүүд, жижиг илэрхийлэнчүүд, жижиг юм одоо нийгмийг толцсон зүйлүүд бас байснууд нь гоё байсан. Тэрний зарим нэг нь Halle Berry-ийн дүртэй холбоотой юмнууд байсан. Гоё байсан. Halle Berry-ийн дүр ер нь баг амар сүртэй мундаг драма дүр гэх юм сайшаа эндээ зүгээр. Гэхдээ бас тодорхой хэмжээний драматик хэсгүүдтэй дүр байсан. Тэр нь одоо ер нь нэлээд таалагдсан. Mark Ruffalo-гийн тэр хоёрыг бодвол оролцоо арай бага. Оролцоо хэрэг өөр юм аа. Дүрийг хөгжүүлэлт нь арай бага гэж хэлэл арай зөв юм болоо. Гэхдээ ер нь бас гоё байсан. Ер нь Mark Ruffalo гоё байсан. Тэгээд Mark Ruffalo хин хоёрын Halle Berry-ийн дүрийг за нэг иймэрхүү чиглэл рүү явуулж байгаа юм болоо да гэж бодож ирсэн ч үгүй байсан. Тэр нь бас таалагдсан. Chris Hemsworth-ийн юу бас таалагдсан юм нь storyline нь love interest тэгээд тэр storyline нь одоо ер нь нэлээд таалагдсан. Би андуураагүй бол тэр нөгөө юун дээр тоглолдог Bob Dylan-ийн кинон дээр Bob Dylan-ийн тухай кинон дээр Complete Unknown тэрэн дээр тоглолдог Monica Barbaro гэж жүжигчин байсан санагдаад байна. За би яг тийм байна. Monica Barbaro юм байна. Тэгээ тэр хоёрын одоо романс гэх юм да тэр хэсгүүд бас ер нь айгу энгийн дайжгүй байсан. Яг илүү хөгжүүлээд ч юм уу илүү магадгүй Maya гэдэг тэр дүр нэгаа тэр дүрийн талаас перспективтэй хийсэн болол магадгүй
бүр юутай сонирхолтой байсан байх магадaltaй. Гэхдээ нэг тийм проблематик ч юм уу тэгэж болоод ерөөсөө санагдаагүй. Жохон төгтөө өгжүүлсэн байж магадгүй. Гэхдээ тийм проблем байгаагүй. Ганц хоёр акшн хэсгүүд байгаа. Тэр хэсгүүдээ маш сайн хийсэн байсан. Машинтай мотоциклтай нэг юм хөөцөлдөг хэсэг байгаа. Тэр сонирхолтой байж чадсан. Ганц хоёрхан акшн хэсгүүд байгаа. Тэр хэсгүүдээ бас л дайггүй үзүүштэй. Тэгээд дайггүй хийсэн нэг тийм амар сүртэй том акшн угаасаа байхгүй учраас бас юм байсан. Яг трейлер талаасаа гэх юм бол одоо нэг юм үйл явдлын эргэлт гэдэг чтэй тиймэрхүү талаас нэг тийм ойлгож ядах ч юм уу хэцүү юм бол байгаагүй. Гэхдээ зөрүүлээд нэг тийм хитрхийн өнгөцгөн хитрхийн амархан юм бол байгаагүй. Боломж юм. Ер нь бол би өөрөө нэг өмнө ревю дээр юм зөндөө ярьж ирсэн. Яг нэг юм энгийн дунджаас жоохон дээгүүр трейлер ч юм уу тийм канонуудад ер нь гэмт хэрэгтэй ч юм уу тийм канонд ер нь би өөрөө айгуу дуртай. Тийм болохоор надад таалагдах одоо юу нь болоо левел нь айгуу доогуур нь тийш тодорхой хэмжээнд доогуур байдаг гэх юм уу тийм ер нь амархан таалцдаг. Тийм тал байдаг болохоор надад нэлээд таалагдлаа. Зөвхөн хүмүүс таалагдах байх ч юм уу магадгүй өөдртэй санагдах магадaltaй гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ бол удаан өрнөлттэй 54-4 хөгжүүлэлтээр суурилсан. Тэгээд жүжигчдийн харизма дээр айгуу суурилсан байсан. Би саяхан тэг яг үндсэн гол дур 3 жүжигчд маань өөрөө гоё ялаа. Яг дүр гэдэг талаас Halle Berry, Chris Hemsworth-ийн дүрний илүү хөгжүүлсэн санагдсан ч гэсэн Mark Ruffalo чинь гоё байсан. За тийм Barry Keoghan-оос тэр нэг сандруу бүтггүй нэг ийм дүрийг бол айгуу гоё гаргалаа гэж бодож байна. За тэгээд туслах дурууд Nick Nolte-г нөгөө нэг юм сабтайтлыг үзэхэд айгуу хэцүү байдаг. Сайн чи файл сабтайлтай гарч байгаа шүү дээ англи аудиогоор. Тэгээ Nick Nolte өөрөө ерөөсөө нэг тийм яриан айгуу хэцүү ойлгоход хэцүү жүжигчин болохоор үнэхээр жохон ажиллаж үлдсэн. Гэхдээ гайгүй нэг тийм сүртэй чухал диалог гайгүй. Англи хамаас магадгүй Монгол хадмалтай үзэл илүү тухтай үзэх байх гэж бодож байна. Тэгээд Jennifer Jason-ийн хайлт гараад өнгөрсөн хин Monica Barbaro гоё байлаа. Тийм. Тэгээ нэг юм дайггүй боломжийн трейлер кино тэгээд харизматик гоё жүжигчдийг гоё дайггүй трейлер кинонд үзэхэд бол гоё байлаа. Токонка Зайн ингээд өнөөдрийн эхний бил. Тийм. Тэгээд дайггүй байлаа. Тэгээд дараагийн ревю дээр уулзцгаая. Night of the Seven Kingdoms-ийн дараагийн ревю гарах нь байна. Сүүлийн ревю гарах нь байна. Сүүлийн эпизодын тэгээд дээрэс нь юу байгаа? House of the Dragon season 3-ын teaser өнөөдөр гарах хэвээр. Тэрийг орой буудлын руугаа буцаж хагаад reaction бичлэг хийнэ гэж найдаж байна. Тэрийг ямар ч байсан харъя. Тийм. Тэгээд энэ киноны ревю таамдсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн кино ревю гэх юм бол маргааш Hamnet-ийг үзэн бүр үнэхээр зэн ядуулж байгаа. Chloe Zhao найруулагчийн. За тэгээд Paul Mescal гол нь Jesse Buckley гол дүр тоглосон кино байгаа. Тэр киног зэн ядуу хүлээж ин. Тэгээд дараагийн кино ревю бол Hamnet байна. За бас Night of the Seven Kingdoms энэтрийг яваад өгнө. Тэгээд хамтас бүгдээр нь баярлалаа. Яа. Central World тэгээд том малын дэлхийн хамгийн том малуудын нэг. За тэр малын SF Cinema гэдэг сүжиг кино театрт ирсэн байна. За өнөөдөр Crime 101 үзсэн байгаа. За санаандгүй төлөвлөгөө өөрчлөгдөд нэг өдөрт 2 кино үзэхээр болчлоо. За тэгээд яг одоо Hamnet-ийн үзэрлөө хэдхэн минутын дараа орох гэж байна. За энэ ор мортой танхим бас байд юм байлээ. Итэж үзчих юм үздэг. Luxury гэх бүр юм fine dining майнingтаас юу бас байдаг. Кино танхим байд юм байлээ. За энэ ингээд монструуд байна. За 10-аас 14 гэдэг энэ 14 дэх танхимлоо очиж үзэх хэрэгтэй байгаа. За Hamnet киноны хувьд бол хүлээлт маш өндөртэй байгаа. Jesse Buckley гэдэг жүжигчин энэ жил бол Hamnet гэх киногоор алж байгаа. Тэгээд тисэд үлээж байна үзхийг. За энэ Pixar-ын шинэ кино Hoppers гэдэг та. Тэрний реклам гараад ирсэн байна. За тэнд харагдаж байгаа танхимлоо очиж үзэх нь байна. За ирээд энд яснаас хойш 2 дахь кино үзэр болж байна. Crime 101 үзсэн. Одоо Hamnet үзээд за тэгээд үргэлжлээд маргааш нөгөөдөр хоёр бас юу үзэх хэвээр. Энд Япон киноны наадам бас болж байгаа киноны. За Япон киноны наадмын хүрээнд юуны Seven Samurai үзэх хэвээр. За тэгээд Seven Samurai үтэл би Seven Samurai-г одоо юуг Японы киноны наадмыг болж байгааг мэдсэн мөртлөө
Seven Samurai-г анзаараа өнгөрөөсөн байсан. Тэгээ тэрнээс болоо Seven Samurai-г 2 үлээ 3 дугаарыг нэнэс үзэж байгаа. Бараг 2 баха. Тэр жоохон харамсалтай. Гэхдээ театрт үзэх боломж хэд олдох байлаа да тийм ээ. Тэгээд нөгөөдөр Ghost in the Shell үзэх хэвээр. Тэгээд Ghost in the Shell-ыг хамаагүй тухтай үзэн 4K restoration remaster гэсэн хэлбэр байгаа. Тэгээд би бол бас тийсэн яд үлээж ингээд маргааш юм байна. Нөгөөдөр энэ weekend тийм хагас өмнөсөнд үзэх юм хуваартай байгаа. Маргааш Hamlet үзэж байгаа байлаа. Өнөөдөр энэ Central World гэж молын театрт үзэхээр болчлоо. Тийм. Тэгээд үзье бол тийсэн ядан үлээж байна. За энэ суудлын листэ янзын тухтай байна. Янзын тухтай. Юу вэ? 14 дэх танхим гэсэн юм биш үү? Юу биш үү? Энэ ягаад та яам шиг киноны постэр гардаг лээ кино. Киноныхаа өмнө киноныхаа постэр нь болон гардаг юм. Hamlet үзэж чагаад санаанд юу үтчих юм шиг зү. Өгтөглээ. Тэгээ та яам шиг кино син нүгэл үтчих юм шиг зү. За одоохондоо хүн танхимд алга. Тийм учраас жоохон чангаар болж байгаа шүү. Арай жоохон чангаар. За энэ танхим байна. Яг 5 дугаар игнэнд авчихв. За 5 дугаар игнэ гэсэн юм шүү. Урдаан тарагч нэг урдаа айгуу хөлний цайтай. Энэ сантанд айгуу тухтай наалт юм. Гэхдээ энэ ч сөрх үнэтэй тарсан 30 гаруй мянгаар тарж байгаа. Дөрөөр бодохоор Тэвтэрэн үзэж байгаа кино бол энэ биш шүү. Мэдээж. Аяа үзэж байгаа, Hamlet үзэж байгаа. Let's go. Wow. Тийм. Hamlet үзчихэд гарч ирсэн. Бараг нэг болж байна. Театр хаваасан. Ажилчид нь хаах гад яаж байгаа бэлтэж байгаа 90 амьд дамт бараг хаалаа. Hamlet шууд ревю гэхээсээ илүү яг шууд сэтгэл, ихний сэтгэл яг үдэж гарч ирсэн сэтгэл гэдэг утгаар л ярих баг. Хүний нэг юм хүний сэтгэлгээ тэгээд урлаг одоо арт тэгээд дээрэс нь үний урлагаар дамжуулж өөрийнхөө мэдэрж байгаа зүйлийг илэрхийлэх тэр ямар амар хүчтэй байж болдог байдаг вэ гэдгийг амар харуулжээ. За хаагаар гэх юм бэ ч одоо тэрийг бол үнэхээр амар харуулсан маань Chloe Zhao найруулагч зохиолч өөрөө ямар мундаг мэдрэмжтэй уран бүтээлч юм. Тийм ч хагцал гашуудл гэдэг зүйл өөрөө ямар амар хүнд үлээ. Ямар хүнд байж болох вэ? Одоо энэ үзэж байгаа хүмүүс тэрийг заавал туусан байхаалгүй. Гэхдээ үзэж байгаа хүнд мэдрүүлэхээр зэрэг хийн гэдэг. Тэгээд хин Jesse Buckley, Paul Mescal хоёр ялангуяа энэ хоёр тэгээд зөндөө гоё жүжигчд бас байсан л да. Гэхдээ ялангуяа энэ хоёр ингэж мэдрүүлж, ингэж бүр зүрх зүсэж байгаа юм шиг ингэж миний мэдрэмж юу гэж ингэж тоглоно гэдэг бол үнэхээр гайхалтай. Би award season-аар Jesse Buckley нэлээд яригдж байгааг харсан. Тэр нь маш зөв байж яригдах хэвээр байна. Үнэхээр гайхалтай перформанс байна. Jesse Buckley-гаас ямар нэгэн басж байгаа биш. Гэхдээ тэрэн дээр нэмээд хэнийг Paul Mescal-ыг заавал ярих хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд Hamlet-ийн дүр тоглосон хүү байна. Тэр хоёрыг бол заавал ярих хэрэгтэй гэж бодож байна. Заавал award чагнал инээ тэрээд биш зүгээр л энэ киноны тоглосон бүтээсэн дүрэн перформанс нь гэдэг утгаар заавал дурдах хэрэгтэй гэж бодож байна. Jesse Buckley гайхалтай байлаа. Зураг авалт, хийц, техник талаас ямар ч гоё юм.
ямар ч үзсэн. Тийм кино театр заавал үзэхтэй гэж бодож юу боломж нь байдаг бол дөнгөж сэбтээр ярьж ялаа яг кино фестивалийн кино наадмын хүрээнд үзсэн бол кино наадмын уур амьсгалаар үзсэн бол ямар гоё байх байсан бэ гэд бас яриад бодож илаа. Гахалтай үнэхээр гахалтай бүтээл байна. За энэ нэг моол хааж байгаа болохоор хаагууран гарч орох нь итгэхгүй жоохон төөрөөд яваад шүү. Дэлхийн хамгийн том моолуудын нэгийг хаацсан шинэ багтан гарч үздэм байна. Тийм хамнит юм байна. Дараа нь магадгүй боломж гарвал илүү дэлгэрэнгүй ярилцах боломж гарах бах. Макс Рихтер гээд хөгжмөн зохиолч яг өөрөө хөгжмийг нь бичсэн гэж ойлголоо. Яг киноны хөгжмийг нь. Тэгээ Макс Рихтерийн өөрийнх нь байдаг алдартай гэж хэлж болох тийм хөгжмүүд бас ашиглагдсан байсан. Тэгэхээр би яг зөвхөн Макс Рихтер гэж хөгжмийн зохиолчийн хөгжмийг мэдэж зөвшөөрлөө тийм. Зөвхөн ашигласан юм уу эсвэл одоо яг бүр яг композер буюу киноных нь хөгжим зохиолчор ажилласан юм уу? За тэрэн дундаа мэдээж өөрөө зарим нэг байдаг хөгжмөдийг гоё уусгаж шингээж ажилласан үгүйг нь бол сайн мэдэхгүй байна. Тэрийг нь бол мэдэхгүй байна. Яг Letterboxd ч юм уу байгаа мэдээлэл сайтай сурвалж их сурвалж сайтай сайтуудаас харахад бол Макс Рихтер яг композер буюу хөгжмийн зохиолчор нь тэмдэглэсэн байна. Тэгээ тэрийг нь тэгэхээр тэрүүгээр нь хүлээж авахаас өөр арга одоо байгаа мэдээлэл дээр суурилахад өөр арга алга. Тийм тэгээд Chloe Zhao ер нь ямар амар авьяасдаг мэдрэмжтэй мундаг уран бүтээлч вэ гэдэг нь бас дахиад харагдаж байна гэж бодож байна. Тийм мэдрэмжийг яаж өгөхөө мэддэг удаан тайван өнгөөр дуугаралтаар жүжигчдийнхаа чадвараар жүжигчтэй итгэнэ гэж бас нэг юм байна шүү дээ. Айгуу чухал гахалтай юм аа. Тэгээ болж өгвөл уг нь олон хүнтэй үздэг бол их гоё. Юу байна? Кино байгаараа. За тэгээд Hamnet-ийн хувьд бол юм байна. Hamnet-ийн хувьд бол нэр гахалтай. Гэсэн байна. Дараа нь дэлгэрэнгүй ярих боломж гарна гэж найдаж байна. За ревю нэгэн тал одоо влог стил явж байгаа юм чинь та хэд хараарай. Дэлхийн хамгийн том моолуудын нэг гэдэг байна. Хов хаас амьд амтан байхгүй. Гарахаагаар гарахаа мэдгүй юм чи тэр хаацсан хаалтууд нь зогссон лифтээр нэрж нэг тийм заримдаа нэг кузнет туусаад ихтлөөрөөс гарахад нэг хоосон гардыг штэ. Тэрний бүр экстра хэлбэр энэ айгу хачралтай юм болж байна. Ямар ч Hamnet гахалтай байлаа. Театрт олж үзсэндээ маш их баяртай байна. Дахиж юм боломж олдохгүй байх те. Тийм. За тэгээд энэ гахалтай том болыг та хэд дахиж олдохгүй гоё итүр шараалъя. Хов хаасан. Ийм байдгийм байна. За Hamnet-ийн юм байна. Тэг security-г нь олж уулзаад гарыг. Тэгээ дараагийн ревюер хамт байгаараа баярлалаа.